Увсангийн Тэс сумын 9-р багийн өндөр насны Лайсрангуй Анжил нас сүүдрэг ирж хүрч байна. Тэрээр нас дээр гарсан ч ануухан хിവэрэ үр хүүхдүүдтэй алтан сургаалаа хайрлж явна. Хүүхдүүдийнхээ гэр орон малын ажилд тусалсан. Тогоо шангаа өөрөө барьж, хоол зайгаа хийчгээд нутаг усныхандаа хууч хөрцүүд гээд бүгдийг өөрөө амжуулдаг. Үр хүүхдүүдээ малаа сайн маллаж, бусдаас дутахгүй зөв хүн болж, сайн сайхан явахыг байнга захидгаа ярьлаа. 9-р багийн нутагт төрлөө. Ода очгоч нэлсэн гуча дусване тэрсэн көн ярнэгтэ. Очнэр тэрүүний оч дэчон хөртэ. Гучны 18-т гуч ода хөрнаста нэлсэн орунгэд компани ажилтны lumрын санкатын малын саммалтын гэж хэлсэн яврынг код багчуудалд эрдэм сүртэн л гэж хэлдэг. Лайсрангуйн хүү Гүнтв энэ жил 61 нас хүрч байна. Аав ээжийнхээ гал голомтыг залгамжилсан хүний ганцгүй тэрээр 3 хүү 2 охинтой. Үр хүүхдүүд нь бүгдээрээ амьдрал зохиож ачцээ 15-лаа өнөр өтгөн болсноо бахархан ярьлаа. Ээжтэйгээ хамтдаа өтлөнө гэдэг ховорхон хувь заяа өмг төвших болсон ээжийнхээ санааг нь зовоохгүй хичээдгээ хэлсэн юм а. Манай ээж бол одоо ингээл ямар ч хүнээ хийдэг юм хийгээл одоо зүнд одоо Монгол готолчл уян гэгдэн янз бүрийн готол тайл янз бүрийн одоо дайл өвцөн юмчих эсэх барих юмыг одоо биднэр зааж зургаж явдаг. Ямар ч ясна харин хүнээ хийх юмыг л хийгээл биднэрт дэрэгэн зааж сургаал өнөөдөр хүртэл сургаалаа найлдал очь үеийн хайрлал явж яддаг төв ажиллаж явд юм байж. Миний бас аав ээжийн заяа үеийн дагсан айлга майдар над 3 зал 2 охин байсан. Яг дэвэг тустан гараад энэр өтгөн болоод бүгд ачаа энэр эрхүүрэл үлсэн. Тийм хүн байна. Манай ээж нь одоо шүдрөх байх хэрэгтэй, хөдөлмөрч байх хэрэгтэй л гэж баян сургадаг. Би тэр юугийн дагаал ирнэ одоо хүртэл айл. Кин ачиг хариулахад бид нар чинь залуу байхад ёстой мэддэг байсан юм дээр. Тэгээ одоо бол яг хөө ирнэ тэр хүнийг өмдөхгүй байх юмсан. Ямар ч байсан тэр хүнээс сэтгэл нэг сайв суулгуулгаа боломжил тэр хүн нэг ажимл өнөдө тэр хүн ачиг дүйнсэл хариултаар биднэрт байхгүй юм шиг санагддаг. Ханьхрийн ард тур болж ханьхрийн хийсэн тоотыг тусалж дэмжиж одоо эдээ дата 260 насыг зооглоод явж байна бид хоёр. Гүрэнх 2 охин тэр үедээ тэгээд ийм их улн очцаа улн хүүхдүүдтэй тэгээд өнөр өтгний ийм аадим дорхон бэрүүлсэндээ бас их бахархалтай өвдөөгүй. Лайсрангуй залуу наснаас эхлэн чөдөр ногц ангидах зэргээр эрэгтэй хүний хийдэг морималын ажилд гаргуун сайн суралцжээ. Монгол гутал оюун сурсан юмыг сураар боож болдоггүй гэдгийн адилаар өнөөдөр ч ач гуч нартаа Монгол гутал оёод өгчөгдгөө. Ийм л сайхан буурлаараа ах トゥ төрөл төрөсөд үр ач нар нь бахархаж байна. Өндөр насыг нь хүндэтгэж ах トゥ олуулаад цуглжээ. Манай аав ээжийн бүрдээ баргадын төв дээрж баажсан түүгээр дээр баргад энэ яахла түүндэр манай ас күү төвдөр баажгаад нүүжилсэн мал харамалсан. Олон айлгуулсан. Манай энэ баядын ёсондоо бэргэгсэн ээжийн дараад уруулж гүндэлдэг тийм уламжилалтай тийм өсрүүд байгаа ба. Манай эмээл надад мал гаргахаас их сайсан. Одоо малын чөдөр өдөр яаж өдөрлөх хоо мал яаж өрх бүгдийн заасан. Би багасаа эмээтэйгээ өссөн. Тэгэл эмээгээсээ их юм сурсан гэж боддог. Эмээ минь урт наслж уртуудаа наслж удан жархалтгаа гэж яриад. Хүн хизээд нутаг усныхан ах トゥ нартайгаа эвнэгдэлтэй байх ёстой. Хүнээс үг сонсч хадуужилт хүмүүжлтэй байх ёстой гэдгийг хэрхүрсэн ийм буурал үр хүүхдүүддээ байнга захидгаа хэлж байсан юм а.